Хэрэг маргааныг зөвхөн шүүхэн шийдвэрлэдэг гэсэн тогтсон ойлголт бидэнд байдаг. Тэгвэл эрх зүйн харилцааг шүүхийн бус аргаар буюу шүүгдэх эвдрүүлэн зуучлах журмаар хэрхэн шийдвэрлэж байгааг өнөөдөр бид таавд үзүүлэхээр бэлтгэлээ. Өнөөдөр энэ дэнс нэвтрүүлэгт хамаатныхаа Баясаа хэмээх залууд 3 сая төгрөг зээлүүлээд авч чадахгүй байгаа. Дэнсмаа хэмээх эмэгтэй гомдлыг шүүгдэх эвдрүүлэн зуучлагч хэрхэн шийдвэрлэж байгааг бид таавд дэлгэрэнгүйгээр нь үзүүлэх болно. За мэдэрч нэг Баясаа тэрж нэг мөнгө хэдэн төгрөг нэх яа. Байна уу? Байна уу, Баясаа юу? Тийм байна. Дэнсмаагч нь байна. За. Би нөгөө мөнгөө л нэх гэж байна. За. Нөгөө нэг зээлүүсээ хэдэн төгрөгөө? Мэдж байгаа. Чи хизээ өгөх гэж байна? Одоо удаахгүй. Чи маргааш өгнө нөгөө өдөр өгнө гэж сарын дараа өгнө гэсээр явж байгаа бараг жил болцсон. Жил өнгөрчихсөн юм байна шүү дээ. Одоо яаралтай авмаар байна. Үгүй би одоо тэгээ ажил дээрээ байж л байна л да зогсчлаа одоо тэгээ машин дээргээ зарах гал тэгээ дуулна. Ганц нэг хөө үзээд байна. Одоо зарагчвал таны мөнгийг хурданд өгөх гээд байна шүү дээ. Одоо хэрвээ одоо өгөхгүй бол одоо бүр шүүхэд ханддаг юм уу гэж чинь бодоод л шүү дээ. Танаа нэг хэд хоног харчаа шүү. Уулын чи надыг бас хуурчмааргүй бас би чамайг итгээл нэг мөнгө зээлүүлсэн тэг чи одоо надыг хуурал маргааш нөгөө дөрөв ингээ яваад байхад надад ч н одоо мөнгө хэрэгтэй болчиход ингээд байж идэг. Өгөхгүй гээгүй шүү дээ би өгнө шүү дээ. За чи надад утас муцаа нээлттэй байлгаараа заримдаа холбогдохгүй байгаа шүү. За тэгнэ асаалттай байгаа тий. Би тань руу залдгая за. За нэг Баясаа руу нэг залгаах юм. Таны талхсан хэрэглэгч бүгдөх боломжгүй. Нөгөө Баясаа ч бас утас нь холбогдох боломжгүй болчиход. Ээж та ер нь их жахаар шүүгт хандчаач. Миний охин. Гэхдээ одоо тэгээд хамаатныхаа хүүхдийг шүүх цагдаа гэдэг ч одоо яах вэ дээ бас хэцүү юм аа. Бас тийг хэцүү юм одоо хүүгүүч болтох нэг яаж нэг цуулж авах юм бэ? Нэг тэгж байгаа л нэг дуусгах арга нь ямар арга гэж байгаа вэ? Ээж шүүхтэр эвдрүүлэн зуршлагч байдаг юм. Шүүхийг бодвол богино хугацаанд асуудлын түргэн шуурхай шийддэг. Тэгээд дээрэс нь Баясаахыг ямар шүүхт үлдээ юм биш. Ийм хамаатан салбан асуудлууд хүмүүс асуудлуудаа шийдэхэд бас их тохиромжтой гэдэг. Ээж нь тэгвэл маргааш гэжсэн өнөөдөр яваад очиж тийм лөө. Тий. Сайн байна уу? Сайн байна уу? Нэг юм асуух гэсэн. За. Чинь нэг бараг жилийн өмнө 14 оны 9 сард нэг хамаатныхаа нэг залууд нэг 3 сая төгрөг зээлүүлсэн юм уу? За тэр залуу маань одоо тэр хугацаанд өгнө гэд нэг сарын дараа өгнө гэд ерөөсөө өгөхгүй ингээд одоо бараг жил болох гэж байгаа. Тэгээ одоо хаана хандах шүүгт хандъя гэж бодоод ингээд явж байгаа. За болно. Тухайн иргэнийхээ хаягийг мэдхүү та? Яа хаана оршин суудаг, хаягийг нь бол тодорхой мэдхүү те? Хаяг нь мэднэ Баян зүрх дүүрэгт байдаг. За 3 сая төгрөг зээлсэн юм байна. Гэрээ хэлцэл хийгдээгүй те. За та шүүхэд хандаж бол болно. Баян зүрх дүүргийн хараатай бол манай шүүхэд хандна. Шүүхэд хандна гэвэл хариуцж байгаа харааллаар за хэмжилж байгаа үнийн дүнгийнхаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж тушаагддгийг тушаанаа гэсэн үг та. За та бол одоо би 3 сая төгрөг авнаа гэж байгаа шүүхэд хандахад та 3 сая төгрөгдөө тэмдэгтийн хураамж 62950 төгрөг тушаана. За эвдрүүлэн зуулчлах ажиллагаанд зуулчлагчаар хандъя гэх юм бол үнийн дүнг шалтгааллахгүй хэдэн ч төгрөгийг хэмжилсэн болно та 30 мянган төгрөг улсын тэмдэгтийн хураамж тушаанаа л гэсэн үг байхгүй юу? Тийм байна. За арай хурдан түргэн шийдүүлье гэх юм бол эвдрүүлэн зуулчлагч нартай ороод уулзч болно л гэсэн. Шүүхэд ханднаа гэх юм бол эндээс манахаас загвар аваад тэмдэгтийн хураамжаа тушаагаад орж ирнэ л гэсэн үг байхгүй юу? Тэгвэл би эвдрүүлэн зуршлах ханд бол хаашаа явах юм бэ? За эвдрүүлэн зуршлах манай шүүхэн 3 дахь 304 тогтд байгаа. Ороод уулзч болно л гэсэн. Ингээ явах уу те? За баярлалаа. Сайн байна уу? Сайн байна уу? Ямар асуудлаар явж байгаа лээ та? Би нэг эвлэрүүлэн зуршил өргөдлөх гээд явж байгаа. Тэгэхээр их чинь манай ажиллагаа ийм байгаа. Шүүхийг бодвол хурдан шуурхаа 30 хоногийн дотор асуудал шийдэгдэг. Үнийн дүн харгалзахгүй тэмдэгтийн хураамж 30 мянган төгрөг байдیں۔
Манай ажил болохоор нөгөө талыг чинь дуудаад уулзалт зохион байгуулна. Хоёр тал хоорондоо асуудлаа хоорондоо ярилцаад хэрвээ эвлэрсэн тохиолдолд эвлэрлийн гэрээ байгуулна. Эвлэрлийн гэрээ байгуулаад шүүгчийн захирамжаар баталгааждээ. За тохирсон хугацаанд мөнгөө төлөхгүй бол шүүх шийдвэрээр албатан гаргуулдаг. Ийм ажиллагаа байгаа. За тэгвэл би одоо хаана өргөдлөө ямар байдлаар гарах өргөдлөө? За ийм бичиг баримтууд бүрдүүлээд энэ өргөдлийн маягтан дээр өргөдлөө ичээд өргөдлөө эхлээд энд өгнө. Тэгвэл өргөдлөө ичээд энд орчих юм байна тийм. Тийм. За баярлалаа. Байна уу? За сайн байна уу? Сайн байна уу? Баясаа мөн үү? Мөн байна. За би Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний иргэн эвлэрүүлэн зурчлагч байна. За. За энэ Тэнсмаа гэж хүн манай эвлэрүүлэн зурчлалд хандаж өргөл гаргасан байна. За. Ингээд уулзалтын тов мэдэгдъя. За. За ингээд 2015 оны 10 сарын 26-ны өдрийн 10 цагт ирнэ үү? За. За баяртай. За баяртай. Энд Тэнсмаагч одоо нэг шүүхт өгч байгаа юм бах та. За сайн байцгаана уу? Сайн байна. За намайг Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн шүүхийн эвлэрүүлэн зурчлагч Гарима гэдэг. За тэгэхээр энэ өргөдөл гаргасан Тэнсмаа за өргөдсөн тал бол Баясаа нар ирсэн гэж ойлгож байна. За би эвлэрүүлэн зурчлах ажиллагааныхаа ажиллагаа яаж явуулдгийг танилцуулъя. За энэ эвлэрүүл зуршлах ажиллагааны явцад бол ерөн талууд хоорондоо гарсан маргааны өөрсдөө асуудлаа шийдэл гаргана л гэсэн үг. За эвлэрүүлэн зуршлагч бол энэ ажиллагаанд бол төвийг сагсан байр суурьтай хэн нэгний талд бол үйлчлэхгүй. За өөрсдийнхөө болсон асуудал хоорондын маргаанаа та нар үнэн зөв асуудлаа тайлбарлах ингээд хоёулаа бие биенээ хараад нүднүүдээ хараад ингээд асуудлыг шийдэх юм гарц байгаамаа. За энэ ажиллагаанд бол бусад этгээдийн хувьд энэ ажиллагаа хаалттай явагддаг. Зөвхөн болсон асуудал бол та хоёрын хүрээнд. За түрүүнд би дээр хэлсэн энэ маргаан бол таануудын хооронд үүссэн учраас өөрсдөө сэтгэл нийцсэн шийдлээ гаргана. Таанууд бол хамаатан садан гэж энэ өргөдлөөс харагдаад байсан. Тэгэхээр учраас та бүхний харьцаа хэвэн байна гэсэн. Хэрвээ энэ асуудлаа тохирсон хүрэх юм бол эвлэрлийн гэрээ гэж байгуулна. Зохицол шийдвэрлэж чадахгүй төрөл манай ажиллагаа дуусгар болоод амжилтгүй болно гэсэн. За түрүүний би хэлсэн эвлэрлийн гэрээ байгуулна гэдэг маань хуульд нийцсэн байх учиртай гэж хэлсэн. За ингээд гэрээгээр хүлээс үүргээ биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар алгадсан биелүүлэх ажиллагаа болно. Ингээд гэрээ маань шүүхийн шийдвэрийн нэгэн адил хэрэгждэг гэсэн. За эрх үүргийн тоор сайтар уншиж танилцах хэрэгтэй. За энд бол танд эрх үүрэг танилцуулсан баримт байгаа. Тэгээд хоёр ээлжлүүд үзээд энэ асуудлаа гар үсгээс орчээ. За өөр энэс асуу тодруулах зүйл байна уу? Тайлбар гаргагч буюу өргөцсөн тал энэ Тэнсмаа гэгч хүнээс авсан мөнгөө яагаад төлөөгүй юм? Яагаад хоцруулсан гэдэг байдлаар ярина. За ингээд хоёр уулзалтын ярилцаад EVH-гээд ингээд санал нэгдээд мөнгөд төгрөгийнхөө хувьд төлөе гэж тохиролцоонд хүрэх юм бол хэдийн хугацаанд ямар байдлаар төлөх үү гэдгийг бас ярилцсанаа. За ингээд өргөдөл гаргаж өргөдлөө ярив. Одоо миний хувьд бол шүүхэд хандаад одоо хүүгээч болий ямар ч байсан одоо эхний ээжинд үндсэн 3 сая төгрөгөл авах яаралтай авах хэрэгтэй. Яагаад одоо миний мөнгө төлөхгүй байгаа юм бэ? Одоо би яаралтай зээсэн мөнгөө л авмаар байна. За та өөрийнхөө өргөдлийн дагуу ярьч уу тийм ээ? Тийм. За хүүгүүгэр гэж тохирсон юм байна тийм ээ? Тий. Эхлээд нэг сарын хугацаанд эхний эхлээд зээлэхдээ бол нэг сар зээлий, нэг сартаа бол ямар ч хүү төлж авъя гэж надад ярьж тохиролцсон байгаа. За өргөдөл гаргагч Тэнсмаагийн ярьсныг та сонслоо. За өргөцсөн талд ихээр энэ мөнгийг хизээ авсан, ямар хугацаатай авсан, хүүгээр тохирсон эсвэл яагаад мөнгө төлөөгүйгээ ярина. За Тэнсмаагч яриад байгаа үнэн л дээ. Тэгээ би яг Тэнсмаагч яриад байгаа тэр хугацаанд нь мөнгө зээлж авсан Тэнсмаагч гэсэн. Тэгээ битээр тохиролцоод ингээд сарын хугацаанд 10% хүүтэй Тэнсмаагчаас зээлсэн. Хугацаанд төлөхсөн боловч миний мөнгөний бололцоо байхгүй. Би нэг машины ченж хийдэг ухаантай байхгүй. Тэгээ одоо хүмүүсийн чинь нэг худалдаа авах чадвар одоо муудчихад машин маань зарагдахгүй. Үдийг хүрчлээ л дээ.
Тэгээ одоо энэ хичээх мөнгийг удаагаад одоо ийм л юм болчиход байна л да. Нөгөө нь өгөхгүй биш өгнө л гэж яваал байгаа юм л да. Машин зарагчдууд одоо тэгээд мөнгөийг өгөх гээд байдаг. Одоо машин зарагддаггүй. За одоо энэ хүн бол хүүгүүгээр гэж энэ бас чамд бас нэг ашигтай нөхцөл санал болгоод байна. За тэгээ 3 сая төгрөгөө ер нь өгье гэсэн байр суурьтай байна уу? Өгнө. За тодорхой хугацаа хэлж болох уу? Одоо ер нь хэдийн хугацаанд төлөх өгнө гэдэг үл өгнө юм тийм ээ төлнө. Хугацаа хэлэх үү? Хэдэн сарын хэдний өдөр энэ мөнгийг төлөх юм бэ? За би одоо энэ юу яддаг байхгүй нөгөө нэг цагаан сарын өмнө ингээд нэг машин тэрэг аягүй сайн гардаг байхгүй зарагддгийг. Тэгэхээр одоо нэг он гаргаад цагаан сарын өмнө л дисмагч одоо мөнгөний одоо тэгээд бүх хүүтэн л өгье гэж бодоод шүү дээ. Өдөө хүртэл удаасан хүүтэн. За би 2 сарын 15 гэхэд л энэ мөнгө өгч дуусгах гэж бодож байна. Одоо хүмүү тэгээ цагаан сараар дахиад л ингэж хугацаа хойшлвол би дахиж хугацаа алдаж ерөөсөө дахиж ингэж хугацаа хүлээмээргүй ерөөсөө яаралтай авмаар юм. Энд чинь одоо машин дээр зарахгүй бас одоо хэцүү л шүү дээ. Одоо энэ хүмүүсийн чинь худалдаа авах шатвар ямар байгаа таваар мэдчихэж байгаа шүү дээ. Таны би хохроос нь одоо үнэн тэгээд энэ бол миний буруу зөндөө одоо удаачлаа одоо тэгээд би одоо тань наан нөгөөгээд худлаа илчдэг тэгээд бас л 5 тэрэн дунд ингээд үл ойлголцол үүсээд хэрүүл ороод болохыг юм шүү дээ. Тэр машин зарагдахыг хүсвэл энэ хүн авахгүй л гэж яриад тэгж ойлгоод байна. Тэг хугацаагаа жоох нааш нь хэлээд боломж бай. Та хэдий давъя гэдэг аюу? Би ер нь одоо 11 сар гихтэл мөнгө авч дуусгамаар байна. Nëсэ хүүгүүл авах гээд байгаа шүү дээ. Тэгэхэд бол зохицуулж өгөх боломжтой гэж би ойлгож байна. За өргөл гаргагчийн зүгээс 11 сарын 15-ны дотор 3 сая төгрөгөө бөөнөр авъя гэсэн санал гаргав. Тэгсэн одоо ямар ч гэсэн хүүгүүгээр 11 сар 15 гихтэл одоо мөнгө бөөнөр авсан. За ойлголоо. За тэгэхээр өргөцсөн тал үнэхээр 11 сар 15 энэ сая саналыг юу гэж үзэж байна? Энэний дотор тохирох уу? За тэгээ болж ин тэгээ 11 сарын 15 гэхэд. За тэгвэл эвлэрүүлэн зурших ажиллагааны явцад та бүхэн хоёр тал өөрсдөө санал нэгдээд мөнгөө 11 сарын 15 төлөё гэдэг дээр санал тогтсон эвлэрлийн гэрээ бичгээр байгуулна. Та хоёр гарын үсгээ зурнаа. За эвлэрлийн гэрээ байгууллаа. Та хоёр халтуулж өгье. За ингээд та хоёр санал нэдэд тохиролцсон учраас одоо хоорондоо тийм ээ тааламжтай одоо таны өргөдлийн дагуу асуудал шийдлээ. За өргөдөх талч гэсэн өөрөө тодорхой хугацаа хэлж ингэж санал нэгдсэн учраас ямар ч гэсэн одоо бичээр эвлэрч одоо тэгээ мөнгө одоо энэ хугацаанд төлөх байх гэж баясаа найдаж байна. Тэгээд баярлалаа. За Динсма баясаанаар шүүгдэх эвдрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар хэрэг маргаанаа эв зүүгээр шийдвэрлүүлж чадлаа. Ингэснээр маргалдагч талуудын найрсаг харилцаа бизнесийн түншлэл хэвээр үлдэж байгаа. Энэ бол эвдрүүлэн зуучлах үйлчилгээний хамгийн гол давуу тал юм. Үүнээс гадна шүүхийн ачаал багасч төсөв мөнгө хэмнэгдэхээс гадна хамгийн гол нь маргалдагч талууд олон нотлох баримт цуглуулж мөнгө санхүү цаг зав өргөх шаардлагагүй гэх мэт олон давуу тал байгааг үн дурдах нь зүйтэй юм а. Эвлэрүүлэн зуучлалыг иргэний эрх зүй маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан, хуульд тусгайлан заасан тохиолдолд дээр дурдсанаас бусад төрлийн маргаанд хэрэгжилж болно. 2014 онд шүүгдэх эвлэрүүлэн зуучлагч нар 5122 өргөдөл хүлээн авч шийдвэрлснээс 2847 он амжилттай болж байсан. Энэ нь 55% амжилттай үзүүлэлт байсан бол 2015 оны эхний 9 сарын байдлаар 7542 өргөдөл хүлээн авч шийдвэрлснээс 4980 өргөдлийг амжилттай шийдвэрлсэн нь 66% амжилттай үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл амжилттай шийдвэрлсэн өргөдлийн тоо 11%-аар өссөн нь эвлэрүүлэн зуучлагчдын ур чадвар, ажлын туршлага нэмэгдэж байгаатай холбоотой юм. Жилийн байдлаар иргэний хэрэг 20,033 хэрэг шийдвэрлсэн бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тусламжтайгаар шүүхийн ачааллыг 25%-аар бууруулсан нь харагдаж байгаамаа. Бид энэ удаагийнхаа дийсэн төрүүлгээр хэрэг маргааныг шүүхийн бус журмаар буюу эвдрүүлэн зуучлах ажиллагаагаар хэрхэн шийдвэрлэж байгааг та бүхэнд хүргэлээ. Бидний өгсөн мэдээлэл та бүхэнд ач тусаа өгнө гэж найдаж байна. Дараагийнхаа дийсэн төрүүлгээр дахин уулзлаа. Баяртай үзэгчдээ.